Хүүхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний нэр Жаргалмаа. Би орчин сургуулийг төлөөж өнөөдөр та бүхэнтэй бас нэг хэрэгтэй байж магадгүй. Тэгээ та нарын одоо яг энэ ихтэй сургуулийн бэлтгэл сургуулаа төгсөөд дараагийнхаа амьдралын аягүй чухал шат руу орох гэж байгаа. Энэ үед та нарт бас хэрэг болж болов гэсэн нэг хэцхэн зөвлөгөөг бол та нарт бэлдэж танилцуулах гэж байна. За миний ярианы сэдэв болохоор чиний ирээдүй, чиний гарт. Би ямар одоо сэдвэр ярих уу гэж бодож хагаад ерөнхийдөө бол энэ тухай бодлоо. За тэгээд миний өөрийн үндсэн ажил бол яг орчин сургуулийн одоо зөвлөх багш. Зөвлөх багш гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр яг манай сургуулийнхаа төгсөгчд, гэхдээ зөвхөн одоо төгсөгчдөд шахлах ангийн бүх хүүхдүүдтэйгээ 9, 10, 11, 12 дугаар ангийнхаа бүх хүүхдүүдтэй бол Тэмүүжин багш та нар манай Тэмүүжин багш шиг бас харсан байж магадгүй. Зарим нэг сургуулийн танилцуулга дээр бол модератороор ажиллаж байгаа. Тэмүүжин багш дээр бол ингээд орчин сургуулийн зөвлөх багш шиг гэдэг. За бид хоёр болохоор яг сургууль төгссөний дараа хүүхдүүд маань одоо сургуулийн дараах ихтэй сургууль болон бусад одоо энэ амьдралын энэ том одоо шийдвэрээ гаргахад нь одоо зөвлөж туслах үүрэгтэй. За тэгээд энэ ажлыг ингээд бас сүүлийн 2 жил хийж байна. Урд нь бол би орчин сургуульд одоо багшийн хөгжлийн хөтөлбөр хариуцж байсан. Кембрижийн хөтөлбөрийн дагуу багшийн мэргэжилтэд дэвшлэх хөтөлбөрийг бол хариуцж багш нартай сургуульд арга зүй сургуульд явуулдаг байсан. За тэгээд миний ярих сэдэв маань бол өртөөсөө л чиний ирээдүй, чиний гарт. Чи өөрөө энэ хугацаанд тийм ээ магадгүй та нарын зарим нь бол ер нь бол орчин үеийн хүмүүс аягүй мундаг одоо бидний үетэй харьцуулах юм бол тийм ээ бид нар бол одоо 60 70-аад оны биднэртэй харьцуулах юм бол та нар бол айгүй өөр орчинд амьдарч байгаа. Та нар бол биднээс айгүй өөр хүмүүс. Одоо нөө millennials те одоо яг энэ шинэ нэрний ийм одоо хүмүүс. Тэгэхээр та нар ингээд бас мэдээллийг хүлээж авах, мэдээллийг боловсруулах те яг тэр хэмжээгээр өөрийгөө хөгжүүлэх ийм чадвар бол харьцангуй айгүй өндөр болсон байдаг. Миний хувьд болохоор За тэгэд та нартай би энэ скрин презентацийн шеэрлж агаад тэгээд үргэлжлүүлээд одоо ярих гэж бодож байна. За тэгэхээр та бүхэн бол одоо яг ямар зүйлтэй тулгарч байна вэ гэхээр сургууль төгсөөд би ер нь юу хийж болох вэ тий цаашд одоо үргэлжлүүлэн суралцах ямар боломжууд байна? Насанд хүрнэ гэдэг нь ер нь юу гэсэн үг юм? Тэ? Би хэн болох юм бэ? Тэ? Би ер нь би тааж одоо амьдрч чадах уу гэсэн асуултад хариулж өөрийн хүсэл тэмүүлэл ур чадвар боломж болцоогоо таньхан зэрэгцээ нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлтүүдийг боддоор мэдэрч ойрын болон ирээдүйн нэлээд урт хугацааны төлөвлөлтөй сонголтуудаа хийх шаардлагатай гарч болж байгаа. Тэгэхээр та нарын хувьд бол энэ бол айгүй тийм тулгамдсан яг одоо бүр та нарт ингээд тулаад ирсэн байж байгаа. Яг та нарт бүр яг ингээд уучраад байгаа ийм одоо асуудлууд байж байгаа л да. Одоо та нарыг хэрэгцээ тийм ээ. Тэгэхээр энэ том шилжилтийн үеийг одоо яаж даван туулах вэ те? Одоо та нар голдуу нэлээд бусдаас хамааралтай те багш ээж аав те эгч ах дүүнэр те гэр бүл орон нутаг хүн ам гэдэг ингээд нэлээд тийм тэр хүмүүст ингээд магадгүй те зарим нэг асуудлууд шийдвэрүүдийг одоо ингээд орхичоод өөрсдөө ингээд явж идэг байсан бол одоо цаашдаа бол та нар ихэнх зүйл дээр бол яг өөрөө бие даасан юм шийдвэрийг гаргах шаардлагатай болно. Ялангуяа одоо яг сургуулийн дараа би энэ ерөнхий боловсролын сургуулиуд төгсөөд би те хэн болох гээд байгаа юм бэ? Ер нь бол та нар мэддэг тийм ээ. Яг энэ дээр их сайн бодож энэ дээр их зөв шийдвэр гаргаагүй хүмүүс 1-р курс, 2-р курсын дараа тэр сургуулаа орхих, сургуулаа төгсөхгүй байх тийм ээ. Зөвхөн дээд сургуульд орох миний зорилго мөн үгүй юу тий? Дээд сургуульд орох юм бол би ямар чиглэлээр сурах гэж байгаа юм? Би зөвхөн нөгөө айдаг зүгтаадаг юмнасаа зүгтаагаад авах хэрэгтэй юу? Эсвэл би өөрийгөө соржих хэрэгтэй юу? Магадгүй миний айдаг зүгтаадаг юм надыг илүү хөгжүүлж тэр хэмжээгээр би ирээдүйд илүү боломжтой амьдрах ийм бололцоог бүрдүүлэх юм билүү те. Тэгэхээр энэ дээр ингэ бодох шаардлагатай болж ирж байгаа. За тэгэхээр яг энэ шатн дээр бол та нарын хувьд бол юу вэ гэхээр одоо нэг юм суралцах чиглэл ажил мэргэжлийн чиглэлээр олгох үлгэрчлэн загвар гэж байдаг.
За энэ загварыг бол энэ дээр үж байгаа Макоун гэж хүн бол боловсруулсан. Гэхдээ яг энийг Монголын нөхцөл тохируулж боловсруулсан. Тэгээ би 2016-аас 17 онд тэ 15-аас 16 онд бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл буюу боловсролын яамтай хамтарсан бүрэн дүнд боловсролын хүрээнд одоо ийм төсөлтөөр ажиллах юм боломж гарсан. Тэгээд энэ их мундаг одоо хүмүүстэй тийм ээ гадны болон дотоодын зөвлөхүүртэй хамтарч ажиллахын боломж гаргасан. Тэгээ энэ хүний яг ингээд одоо олон улсын туршлага энэ бүгдийг судалж агаад яг одоо бүрэн дүнд боловсролын сургуулиудад тийм ээ яг энэ хүүхэд ирээдүйн ажил мэргэжлийнхаа тухай бодож энэ процессыг бол эрт эхлүүлэхгүй болвол яг одоо 12 дугаар ангидаа ороод тий дараагийнхаа сонголтыг хийх үедээ бол хүүхдүүд айгүй тийм бэлтгэл муутай орж байна гэдэг нэг юм зүйл. Тэгэхээр болохоор яг энэ юу гэсэн үг юм бэ гэхээр та нар нэгдүгээр төрдөөсөө яг энэ одоо ирээдүйн энэ шийдвэрийг гаргах тийм ээ энэ зүйл маань нэгдүгээр та нарын хамгийн сайн мэддэг зүйл эхлэх ёстой. Та нар яг өөрийгөө аягүй сайн таних ёстой. Би хийм бэ тий өөрийгөө аягүй мундаг ойлгох ёстой тий би хийн өөрийгөө ойлгох. За өөрийгөө ойлгохоос гадна та нараас энэ ажил мэргэжлийн ертөнцийг ойлгох ёстой. Тийм ээ. Та нар ингээл хамгийн одоо ойрхон мэддэг хүмүүс чинь та нарын гэр бүлийн хүмүүс ээж байгаа ээж аав эмээ өвөө их ах нар тийм ээ. Таньдаг одоо найз нөхөд их ах нар энэ бас байж байгаа. Тэгээ тэр хүмүүстэй бас ярьж үзэх хэрэгтэй. Яг ингээд ажил дээр ер нь юу чухал юм бэ? Тэ? Ер нь бол хүн ингээд нэг Оросын нэг алдарч жүжигчний нэг хэлсүг байдгийн. Өглөө ажил руугаа яарахгүй, орой тэг гэрлүүгээ яарахгүй. Тэгэхээр хүн гэр бүл нь ч сайхан тийм ээ. Ажил дээр хүн аяггүй тийм сайхан орчинд ажилтдаг байна гэдэг бол тэр хүн бол хамгийн аз жаргалтай. Тэгэхээр яг амьдралынхаа одоо 3-1-ийг өнгөрөх гэж байгаа тийм. Одоо та нар ингээд сургууль төгсөө дараа нь ингээд яг энэ ажлын ертөнцид ороход бол 3-1-ийг л бол одоо тэнцээ өнгөрөн шүү дээ тийм. 24 цагийнхаа 8 цагийн ажлыг тий 7 хоногт за нэг 3 удаа юу 4 өдөр 5 өдөр тий. Тэгэхээр яг тэр чинь ингээд нөгөө чиний хувьд айгүй чухал үе байхгүй. Тэгэхээр тэр хугацаанд айгүй тийм үр бүтээлтэй байгаад айгүй их тийм бүтээлж байх юм бол хүн айгүй тийм сайхан аз жаргалтай байдаг. Тэгэн бол яг энэ ажлын ертөнцид маань юу болоод байгаа юм бэ тий. Надад яг ямар ажил тохирох юм. Энийг айгүй тийм мэдэж судалж явах хэрэгтэй. За тэгээд энэ эргэн тойронд болж байгаа өөрчлөлт нөлөөллийг бас айгүй сайн ойлгох хэрэгтэй. За яг энэ ажил мэргэжлийн шийдвэр гаргахад надад бас юу нөлөөлөх юм бэ? Түрүүн та нар сонссон байх худалдаа зөвлөрийн их сургуулийн тийм ээ багш болмаа гэдэг профессор бол айгүй гоё яриа хийсэн тийм ажил мэргэжлээ сонголт хийхдээ энэ дэр. Тэгээ энэ дээр ярихдаа бол яг энэ ажил мэргэжлийн сонголт хийхдээ гаргадаг алтаануудыг тэр хүн айгүй дурж ирсэн л та. Найзыгээ дагаж ажил мэргэжлээ сонгодог. Эсвэл ээж аав нь тийм одоо яг ингээд нөлөөгөр өөрөө юу ч шийдэж чадахгүй. Тэгээ ээж аав нь чи яг юм бол гэт тэгэхээр одоо яг тэрүүгээр нь явдаг. Тэгээд магадгүй тэр хүн өөрөө тэрэндээ тийм дур сонирхолгүй болвол цаашаа суралцах процесс маань ч гэсэн аюул төвөгтэй болоод ирдэг. За тэгээд дараа нь энэ үлгэрчсэн хүрээ маань бол бас юунд очиж ийнэ гэхэлэр энэ өөрийгөө таньж тийм ээ өөрийгөө мэдхээс гадна цаашаа бас яг энийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болгох шаардлагатай. За тэгэхээр би одоо яг ингээд сургуулаа төгсөө тий одоо энэ 4 жилийн дараа би ер нь хэн болох гэж байгаа нэлээд голын юм харах хэрэгтэй. Би одоо хаана тий ямар ажлыг хийгээд явахыг хүсэж байгаа юм тий. За тэр шийдвэрээ гаргаад яг тэрнийхээ дагуу одоо үйл ажил болгож хэрэгжүүлж дүгнэж эргэж одоо сайжруулж явах ийм одоо үе шаттай юм процесс хийж байгаа. За ер нь бол ажил мэргэжилтэй холбоотойгоор өөрийгөө таньж мэдэх бол аюул чухал. За өөрийгөө таньж мэдэх процесс бол ердөөсөө яг чамаас өөрөөс л эхэлнэ. Чамайг хамгийн сайн мэддэг хүн хэмбэ гэвэл чи өөрөө тий өөрийн сонирхол, өөрийн чадвар, арга барил. За давуу болон одоо сул тал тий би бас яг ямар одоо чадвартай юм. Эднэрийг аягүй сайн бодох хэрэгтэй. За тэгээд зүгээр би бол яг энэ одоо нөгөө коллеж бод гэдэг нэг юм юу гэдэг Америк ихтэй сургуулиудын институтыг одоо тий элтэд сурагчдыг одоо дэмжиж өгдөг нэг юм том сайт байдаг л да. За тэрэн дээр болохоор яг ингээд өөрөөсөө асуух асуултууд гэж байгаа. Ердөөсөө л ирээдүйн ажил мэргэжил сургуулийг сонгох бүх зүйл бол хамгийн түрүүнд ердөөсөө л яг өөрөөсөө эхлэх ёстой. За тэгэхээр тэнцээ нэг юм 10 асуултыг тавьсан байсан л да. Тэ жишээл миний одоо хамгийн сайн чаддаг зүйл юу юм? Магадгүй зарим хүмүүс те одоо байнга ингээл гоё зураг зурах те ганцаараа суугаад
хурдан хөгжим сонсох, эсвэл одоо орчин үеийн хүүхдүүд ингээд асуух тийм ээ. Одоо би видео эдитинг хийх, тийм янз бүрийн одоо аудио бичлэг энэ төр тийм эдитинг хийх юм сонирхолтой. Тэр нь бүр ингээд яг тэрийгэ хийгээд явхлаар ингээд бүр эргэн тойронд юу болж байгаа мэдрэхээ байгаад ингээд цагт хугацаа алдчихдаг тийм ээ. За намайг сордог тийм зүйл юу юм бэ гэж бас хүмүүс бодож болно. За энэ сордог гэдэг нь болохоор юу юм бэ гэхээр магадгүй те чамд айгүй тийм амархан зүйл болвол бас дэндүү одоо нэг тийм чамайг хөгжүүлэхгүй байж магадгүй те. Тэгэхээр жоохон ингээд нэг сордог зүйл бол голдоо айгүй тийм сонирхолтой байдаг те. Одоо шатар тоглоал те хожигдоод илүү сайн үнэтэй тоглоод байх юм бол те хүнд нэг шар гоцаагаал те дахиад одоо тогломоор санагддаг ч юм уу. Айгүй тийм нэг тархан үнэтэй тоглоод байгаа байнга хожигдох юм бол нэг тийм сонирхолтой биш болоод хүн хөгжгөө яждаг. Тэгэхээр магадгүй нэг жоохон чамд айгүй сонирхолтой боловч чамайг сордог зүйл юу юм гэдэг дээрээ бас бодож үзвэл энэ магадгүй чиний ирээдүйн айгүй тийм чухал одоо тий мэрэгж ажил мэрэгчлээ чинь чиг баримжаа олгох юм чиглэл бас гарч ирэх боломжтой. За чөлөө цагаараа юу хийх дуртай тий гадаа одоо аялах дуртай тий найз нөхдөдөө уулзах дуртай. Зарим хүмүүс бол ганцаараа байх дуртай. Тэ янз бүрийн одоо ингээл нөгөө ийм тестүүд энэ төр байдаг л да. Жишээлбэл одоо Myers-Briggs type indicator гэдэг одоо нэг хувь хүний тэ одоо арга барилын нэг ийм 16 type байдаг. Тэрэн дээр бол жишээлбэл хүн одоо нөгөө introvert, extrovert тэ айгүй тийм гадагшаа чиглэсэн хүмүүс байдаг. Хүмүүстэй айгүй хурдан ярилцаж хүмүүсийн олонний дунд байж айгүй тийм хөгжиж идэг тийм ээ. Эсвэл айгүй тийм дотгошоо чиглэсэн хүмүүс байдаг. Тэ ганцаараа сууждаг байдаг. Тэгээ тэрэн дээр ингээд тэр тестийг хийж яхад нэг би нэг тэр тестийг ингээд онлайн энэ төр хаяа хийж үздэг байхгүй. Тэгээ тэр тестийг хийж яхад нэг ийм асуулт гарч ирж байсан л та. Одоо яг хагас бүтэн сайдрыг те 2 өдрийг ганцаараа өнгөрөөж чадах уу? Тэгэхээр би бол тэрийг бол айгүй гоё ингээ ганцаараа өнгөрөөж чадна. Тэ одоо дуртай номоо уншин те гоё зураг зурах ч юм уу те бүр магадгүй одоо ингээл нэг сайхан гэр орноо цэвэрлэх ч юм уу те юм оёх ч юм уу юм хүм ингээд айгүй тийм одоо нэг гараараа те юм хийх дуртай янз янзын одоо нөгөө урлах те бүтээх ийм дуртай. Тэгэхээр би бол тийм хугацааг айгүй гоо сонирхолтой өнгөрөх чадвартай. Тэ гэх мэтчлэн тэгэхээр ингээд яг тэр зан чанар тэр арга барил чинь болохоор яг нөгөө тэр нь тохирсон юм тодорхой одоо яг юм ажил мэргэжлүүд бас байдаг. Тэ тэгэхээр яг өөрөө яг энэ дэр бас их сайн бодож үзэх хэрэгтэй. За бас яг миний одоо яг хүндэлж байдаг хүн юм. Тэ миний одоо яг үлгэр дуурал тэ би ер нь ямар хүнийг хүнддэг юм бэ? Тэр хүний яг ямар зан чанар тэ одоо ихтгэл үнэмшлэлт нь би татагдж байна вэ гэдгээ бас хүн бодчих хэрэгтэй тэ. Яг одоо миний яг үнд зүйл юу юм? За миний сурахыг хүсдэг ч одоо оролдож үзээгүй зүйл бас юу байгаа юм. За магадгүй одоо тэ би бол одоо бас их эртний хүн тэ одоо орчин үеийн хүмүүс бол динозавр гэж хэлэх нь холгүй байж байгаа тэ. Яг одоо багшиг нь 10 жилд сурж байхад бол үнэхээр компьютер гэдэг юм бол байгаагүй тий одоо перфокарта гэл нэг юм баахан цэгтэй нэг юм картуудыг л нэг том машинлээ оруулаад нэг киевт одоо нөгөө хөнгөн үйлдвэрийн дэд сургуульд тийм ээ одоо яг бакалавраар сурж байхдаа бол нэг тийм автоматжуулсан систем гэдэг нэг юм бол нэг тиймэрхүү юм санаж ирсэн нэг юм одоо нөгөө үйлдвэрлэлийн системийн дагуу нэг баахан ингээл нэг картуудыг нэг машин руу хийгээл тэгэл нэг үр дүнгийн гаргаал энэ төр нэг тооцоолж үлдчихсэн тийм л юм болчихсон. Тэгвэл бол яг одоо 80-аад оны тий дундуур тий 80-аад оны сүүлээр бол одоо яг энэ PC тий бүр сүүлдээ бол одоо лаптоп одоо бол орчин үед бол энэ компьютер технологи бол хүн болгоны бүр яг ингээд гарт очичлаа тийм ээ. Магадгүй энэ зүйл нь бол яг орчин үед бол бүр тансаг хэрэглээ биш болсон байхгүй. Энэ бол бүр necessity болсон байхгүй. Зайлшгүй хэрэгцээ. Зайлшгүй одоо яг энийг ингээд нөгөө энэ зүйлсийг ингээд нөгөө эзэмшихээс гадна энэ дээр нөгөө одоо өөригөө те энэ бүх боломжийг ашиглах чадвар энэ уур чадвар чинь бүр аюул чухал юм үнцэн хэрэгцээ болсон байхгүй. Тэгэхгүй бол баг нийгмээс ингээд одоо тасарчих гад тийм ээ. Хойно үлдчих гээд байж байгаа. Тэгэхээр энэс ингээд зүгтаах биш. Магадгүй би өөрийгөө сориод тийм ээ. Би одоо магадгүй те би одоо код бичих те ийм одоо курс ингээд суугаад үзтiin билүү те өөрийгөө ингэж хөгжүүлэх юм боломжууд бол аяг гарч ирж байна. За чи одоо яг ингээд сургуулаа төгсөх гэж байна. Чиний яг өөрөө одоо хамгийн том амжилт юу юм? Чи яг юугаараа бахархдаг юм? Тэ? Яг эн чинь чамайг аягүй тийм тодорхойлж өгч байгаа зүйл байхгүй юу? Тэ? За
Би түрүү хэлсэн те Тэмүүжин багш битээр болохоор яг энэ сургууль дээр бол нөгөө одоо ихтэй сургуульд гэсэн суралцахад нь одоо зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг те. Чи ямар мэрэгчлэнээр сурмаар байна те. Цаашдаа ямар газар суралцмаар байна. Чиний санхүүгийн болцоо юу байна. Ингээ хүүхдүүдтэйгээ яриад ингээд яадаг. Тэрнээс гадна бол хүүхдүүдийн одоо материалыг цааш нь тэр тухайн сургуулиуд газар руу нь одоо ингээд яг аль биесний одоо бичиг баримтыг нь явуулах энэ төр ийм үнцэн үүрэгтэй байдаг. За хүүхдүүдтэйгээ ингээд ярилцаад ингээд үздэг. За ялангуяа гадны ихтэй сургуулиуд бол та нар бас зөндөө сонсч ирсэн баг. Яг одоо нөгөөх нэг эссе гэдэг айгуу харах дуртай байдаг. Тэгэхээр янз бүрийн одоо яг тоон баримтууд те та нарын дүн одоо яг та нарын ингээл янз бүрийн одоо англи хэл те TOEFL одоо нөгөө Duolingo English test орчин үед одоо англи хэлний төвшин тогтоох шалгалт хүртэл шал өөр төвшөнд очсон. Өөртөө гэртээ компьютерийнхоо орд сууж байгаа л те 50 минутын хугацаанд одоо тест өгөөл тэгэл тэр дүнгээ бол тэр сургууль руу шууд явуулах юм боломжтой болчиход ижин тийм ээ. Тэгэхээр ингээд амьдрал маань айгүй хурдан өөрчлөгдөж байна. Тэгэхээр яг тэр нэг тоон мэдээллийн цаана яг энэ хин бэ? Энэ хүний яг зан характер нь юу юм бэ? Энэ ямар зүйлд айгүй тийм ур чадвар өндөртэй юм? Энэ ямар амжилт гаргасан хүн юм? Тэ? Яг энэ амжилт гаргахын цаана энэ хүнд ямар характер байгаа юм? Энэ амжилтанд энэ хүн яаж хүрсэн юм бэ? Гэдгийг чинь ингээд тэр ихтэй сургуулиуд харах айгүй сонирхолтой байдаг байхгүй. Тэгэхээр магадгүй ингээд би гадаад сурахгүй юм чинь биш. Магадгүй Монголдо тий би сурна. Гэхдээ та нар бол бас нэг яг өөрийгөө миний амжилт хий. Би яг энэ амжилт гарах амжилт бол амжилт тэргээр бахархаж болно. Тэгэхээр хамгийн гол нь энэ амжилтыг гаргахын төлөө би яаж хөдөлмөрлсөн юм? Энийний үр дүнд би өөрөө хэн болсон гэдгээ та нар бодож үзэх юм бол дараагийнхаа ажил мэргэжлийн сонголтыг хийхэд та нарт бас айгүй амар байх болно. Тийм ээ. За миний хамгийн дуртай хичээл юу юм? За хүүхдүүд бол одоо математик. За орчин үед бол одоо яг ирээдүйд бол нөгөө big data те data sciences мэдээлэл гэдэг бол маш их одоо тийм их хэмжээний мэдээлэл хоорондоо хамааралтай мэдээллийг бол одоо ирээдүйн тийм ээ нөгөө хэмэл оюун ухаан бол хүний боловсруулж барахгүй байсан зүйлийг тийм ээ шууд ингээд одоо боловсруулад маш богино хугацаанд боловсруулад хүний хийж чадахгүйсэн нээлтүүдийг хийх боломж сүүлийн үед бол гарч ирж байна. Тэ мэдээллүүд хоорондоо маш харилцан хамааралтай болж ирж байна. Энэ их мэдээллүүдийг ингээд энэ их мэдээллийг боловсруулах энэ машинтай хүн хамтарч ажиллах хэрэгтэй болж байна. Тэгэн бол энэ машин яаж ажилладаг байгаа юм гэдгийг хүн мэдхийн тулд бол айгүй тийм суур шинжлэх ухаан суур одоо мэдлэг чадвар айгүй өндөр шаардлагатай болж ирж байна. Математик, статистик тийм ээ энэ хичээлүүд бол айгүй тийм чухал шаардлагатай болж ирж байна. Тэгэн бол яг миний дуртай хичээл юу вэ те? Тэгвэл яг энэ хичээлд байна. За хэлний шинжлэх ухаан бас айгүй чухал. Төрлөх хэлээрээ тийм ээ маш мундаг ярьдаг. Маш мундаг одоо их ном уншдаг. Их гоё одоо төгс төрлөх хэллээ эзэмшсэн хүмүүс гадаад хэлийг илүү мундаг эзэмшдэг. Гадаад хэлнийг илүү мундаг эзэмшдэг төрлөх хэлээр юм мундаг тий ер нь бол хэлний мэдлэг бол айгүй чухал болж ирж байгаа. Ягаад гэвэл бас одоо хэмэл оюун ухааг тийм амархан одоо хэмэл оюун ухаан орчуулчихдаггүй зүйл бол энэ хүмүүсийн хоорондын харилцаа хүн өөрийгөө илэрхийлэх чадвар маш өндөр түвшинд тийм ээ мэдээллийг одоо боловсруулах чадвар маш өндөр түвшинд одоо контент тийм ээ тодорхой одоо ийм онлайн тийм хичээл мэдээ тий одоо мэдээлэл ийм зүйлүүдийг одоо боловсруулах ийм өндөр түвшин айгүй чухал шаардлагатай байна. Тэгвэл суур хичээлүүд тий зайлшгүй судлах хичээлүүд айгүй чухал тий энэ дээр бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болж ирж байна. За мэдээж дуртай хичээлүүдтэй тийм ээ. За ирээдүйд бол одоо яг ингээд ер нь бол та нар бас STEM энэ төр гэж сонсож байгаа бах тий одоо нөгөө science, technology, engineering, mathematics тий яг одоо STEM ажлууд ялангуяа одоо яг ингээд шинжлэх ухаан, технологи тий математик урлаг арт энэ бүгдээрийг айгүй тийм хооронд нь хосолсон ийм салбарууд ийм шинэ мэрэгчлүүд айгүй хэрэг гарч ирж байна. Тэгэхээр яг эдгээр ажил мэрэгчлүүдийг яг суур чадваруудыг эзэмших айгүй чухал. За миний дуртай хичээл ямар хичээл вэ те? За би ямар төрлийн ном унших дуртай юм бэ?
За мөн одоо ном уншихтаа ч гэсэн бас аягүй сонголтоо хандах хэрэгтэй. Сүүлийн үед бол манад бол одоо гадуур гарч байгаа аягүй мундаг бестселлер номнуудыг тийм ээ бүгдээр ингээд орчуулсан байдаг. Зарим орчуулганд бол аягүй мундаг байдаг. Зарим орчуулганд бол аягүй таарахгүй орчуулгууд. Та нар нэг Google-ийн нэг орчуулгыг мэдэн шүү дээ. Нэг ингээд зүгээр л ингээд нөгөө хитэн үгийг ингээд баг ингээд орчуулаад тавьсан байдаг шүү дээ. Тэгэхээр яг тийм орчуулга ингээд ашиглаад хийгээд ингээд тэрийг ингээд хэвлэлцэн. Тэгэхээр яг тэр унших номдоо ч гэсэн та нар бол аягүй тийм шалгуур өндөртэй хандах хэрэгтэй. Аягүй өндөр түвшний номыг болж игэл яг их хэл дээр нь уншиж судлах тийм ийм яг одоо өөрийнхөө төрлөх хэл дээр мундаг одоо ном зохиолыг унших их чухал. За ямар нэгэн ажлыг өдөр хийгээд нэг өдөр одоо хийгээд үзвэл те би ямар ажил хийх вэ гэдэг дээр бас ингээд бодож үзэх хэрэгтэй. Яг тэр дүрд тоглож тийм ээ ингэж үзэх. За тэгээд мэдээч хүүхд байхдаа хэн болохыг мөрөддөг байсан бэ? Тэ? Хүн хэн болохыг мөрөддөг байсан. Хүүхдийн мөрөдөл аягүй хөөрчлөгддөг л дөө. Би бол одоо яг боловсролын салбарт сүүлийн бараг 20 жил ажиллаж байна. Гэхдээ би бол ер нь бол хүүхд байхдаа би нэг тийм аягүй тийм нөгөө юм ингээл нэг хуучин юм ингээл янзлал ингээл хайчлал ингээл эвлүүлэл ингээл Google-тэй одоо ингээл нэг хувцас хийж өгөөл тэ их чи ах нарынхаа одоо нэг хуучин хувцаар ингээл шинэ хувцас хийж өмсөөл ингээл айгүй тийм нөгөө юу хийдэг гэсэн. Тэгээд яг тэрүүгээр би бол яг Киевт тийм ээ Киевийн хөнгөлдрийн дээд сургуульд бол оюутлын дизайнер технологич инженерээр бол төгссөн л дөө. Тэгээд Софиэдлийн үйлдвэрт бол одоо яг зохион бүтээгчээр бол ажиллаж исэн 3 жил ажиллаж исэн. Дараа нь би бол удирдлага хөгжлийн институтад бол мэрэгчлээ дэвшлүүлээд тэгээд дараа нь удирдлага академид бол бас менежментийн багш хийж байсан. Тэгээд 97 98 оноос хойш бол яг боловсролын хөгжлийн хөтөлбөр Азийн хөгжлийн банкны төслүүдээр яг боловсролын салбар руу ороод тэгээд ерөнхийдөө бол боловсролын салбараас бол буцаж одоо нөгөө үндсэн мэрэгжлийн салбар руу ороогүй. Гэхдээ би яагаад ч ингэж боддог байхгүй юу? Миний аягүй тийм нэг үндсэн мэрэгжил маань аягүй тийм бүтээл салбар байсан бэл. Тийм болохоор би аягүй тийм юмд шинэ юмд аягүй нээлттэй. Удирдлага академид сурж байхдаа тийм ээ 26 настай байхдаа яг анх одоо би англи хэлийг аягүй сайн судлах хэрэгтэй юм байна те гэж одоо яг ингэж англи хэл ингэж мэдээж аягүй гүнзгий төвшөнд судалж эхэлж ирсэн. Тэгээд ингээд ер нь бол юмд аягүй нээлттэй байх. Хүн ингээд те аливаа нэг зүйлийг ингээд хийхээс өмнө би хийж чадахгүй гэж бодхоос илүү тий ер нь энийг оролдоод үзье гэж нэг тийм хандлага нь аягүй чухал болсон юм шиг байна орчин үед. За тэгээд ер нь бол хүн өөрийгөө таних чинь нэг өөрөөсөө эхлэх ёстой гэж би та нарт бол хэлээдсэн тийм ээ. За одоо яг миний тэр 95-аас 97 онд ажиллаж исэн Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл. За тэрэн дээр бол яг энэ 4-р компонент дээр нь бол одоо боловсролын хамтаа хамтарч ажиллаж ирсэн юм. Тэгээд яг манай ажлын хүрээнд болохоор яг бүрэн дөнд боловсролын хөтөлбөрийн шинжилэл тий одоо бүрэн дөнд боловсролын хөтөлбөрийн шинжилэл нөгөө талаас болохоор яг энэ бүрэн дөнд боловсролын сургуулиудад энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох юм сургалтыг одоо яаж зохион байгуулах хэрэгтэй вэ гэсэн юм энэ дэр. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө яг ингээд тэрэн дээр нэг юм бяцхан тест та нар бүгдээ 12 дугаар анги та нар яг тэр үед бол 9 дугаар ангид байсан тий 10 дугаар ангид яг орж исэн. Тэгэхээр та нар магадгүй яг энэ тестүүдийг бол хийж үзсэн баг. Одоо нөгөө сонголтын 7 хоног гэл тий сонголтын 7 хоног гэд. Тэгээд нэг юм гарын авалгаар та нарт бол яг ингээд өөрийгөө таних боломжийг бол олгож ирсэн. Тэгээд яг тэр өөрийгөө таних боломжийг олгож яхад ингээд янз бүрийн асуулт асууж байгаа тий. Одоо жишээлбэл чи яг ингээд одоо юу хийх дуртай тий ганцаараа чимээг орчинд ном унших дуртай юу эсвэл одоо гадагшаа ингээд найзуудтайгаа ингээд явах хэрэгтэй юу гадуур явах дуртай юу тий янз бүрийн юм засаж янзлах дуртай юу тий шинэ бүтээх дуртай юу гэдэг ч юм уу эсвэл бол одоо газараа суугаад ингээд янз бүрийн бодлого бодох дуртай юу ч гэдэг ч юм уу тий иймэрхүү байдлуудаар ингээд асууж агаад яг та нарын нөгөө сонирхлын чиглэлийг тодорхойлуулчихсан байхгүй тий та нар ингээд зарим нь бол одоо мэдж байгаа бах яг одоо 12 дугаар ангийн хүүхдүүд ерөнхийдөө бол энэ төсөл бол их амжилттай хэрэгжээд 21 аймгийн бүх одоо 9-р ангийн хүүхдүүдэд яг тэр сонголтын 7 хоногт бол яг гарын авлага очоод тэгээд яг энэ гарын авлагын дагуу 7 хоног ингээ хүүхдүүд ажиллаж байгаад өөрийгөө те нэлээд сайн таньж байгаад тэгээд дараагийнхаа те одоо нөгөө 10 дугаар ангидаа суралцах хичээлээ сонгох
ийм одоо боломжийг бол авч ирсэн. За тэгээд энэ дээр бол ингээд нөгөө ийм нэг 7 үндсэн чиглэлийг бол одоо энэ NIAPAF гэдэг манай тэр төсөл дээр ажиллаж исэн Австралийн маш мундаг зөвлөх Coven гэж хүн та нар түрүү тэр үлгэрчлсэн загварыг харж байсан л да. Танилцуулсан тий. За тэгээд ерөнхийдөө бол ингээд нэг байгаль аялч тий жуулчлалч хэрэгжүүл. За тэгэхээр энэ хүмүүс бол аюу тийм идэвхтэй тий хөдөлгөөнтэй холбоотой ийм сонирхолтой хүмүүс байж чинь тий. За орчин үед бол энэ нь бол одоо яг ингээд нөгөө ногоон эдийн засаг тий ногоон ажлууд тий байгаль орчны одоо аудитор тий хөдөө орон нутгаар явдаг янз бүрийн одоо юу Монголд бол одоо яг энэ ногоон эдийн засгийн боломжууд их тий салхины одоо эрчим хүч, усны эрчим хүч тийм ээ нарны энерги тий энэ бүгдийн сэргээгдэх эрдэм хүчний ийм салбар бол айгүй тийм хөгжих боломжтой энэ төр болж ирж байна. Тэгэхээр яг энэ чиглийн ийм ажлууд гэж болно. За бусдад нөлөөлөх тий одоо худалдаа борлуулах, зохион байгуулах бичиг хэрэг. Тэгэхээр яг ийм тестийг бол та нар бол ингээд хийж үзчихсэн баах. Тэрийг бас эргэж бодох хэрэгтэй. Жишээлбэл одоо техник, аналитик гэдэг ч юм уу тий компьютер, математик, техник, технологи эсвэл шинжлэх ухаантай холбоотой ийм сонирхолтой хүмүүс байдаг. За бусдад одоо тусалцаа зөвлөгөө өгөх. Тэгэхээр энэ чиглийн тестүүдийг ингээд хийгээд үзтгэлтэй бас нэг одоо яг ийм тест нь болохоор энэ нөгөө Холланд тий одоо Холландын энэ RIASEC гэдэг тий энэ тестүүдийг за тэгэхээр ингээд яг одоо бодит зан үйлийг эрхэмлэгчид тий эсвэл судлаач, шинжээч, уран бүтээлч тэгэхээр нийгмийн хүн тий ажил хэрэгч, стандартыг эрхэмлэгч тий яг одоо тогтсон айгүй тийм бүх юм нь одоо айгүй тийм тодорхой ойлгомжтой тийм нөхцөл байдалд айгүйх ажиллах дуртай хүн байдаг болвол зарим хүмүүс бол айгүй тийм уран бүтээлч хүмүүс гэдэг тийм айгүй тийм одоо юу гэдэг ямар нэгэн хэв маягт баригдах дурггүй тийм илүү бүтээлч ажил хийх дуртай урлагийг айгүй тийм өндөр мэдрэмжтэй за ийм хүмүүс тэгэхээр ингээд яг ийм тестийг бол ингээд онлайнаар бол янз бүрийн байдлаар ингээд хийх юм боломжууд бол зөндөө байдаг. Гэхдээ тест бол зөвхөн нэг л зүйл л дээ. Тэгээ би бол саяхан яг энэгээр өөрийгөө хийгээд үзэхлээр би бол яг илүү яг л энэ юу юм бэлээ. Одоо бодит зам үйлийг эрхэмлэгч айгүй тийм гараараа юм бүтээгч шинэ юм хийх дуртай. Айгүй тийм жоохон уран бүтээлч тал руугаа ийм юу. За тэгээ бас яг энэ жоохон нийгмийн бусдад одоо зааж зөвлөх зөвлөгөө өгөх ийм чиглэлийн ялангуяа сүүлийн үед миний хийж байгаа ажил маань тийм ээ багш болоод одоо зөвлөх багш хийж байгаа ажил маань бас магадгүй яг энэ чиглэлээр би өөрөө бас нэлээд хөгжсөн байх тийм ийм мархуу байдлаар ингээд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр тохирсон ажил мэргэжлүүд хүн бас яг өөрийнх нь нөгөө яг хийх дуртай зүйлдээ тохирсон ажил мэргэжлийг хийх юм бол илүү одоо үр бүтээлтэй илүү нөгөө амьдралын чанар нь айгүй сайхан байгаад хүн айгүй тийм аз жаргалтай байдаг тийм ээ. За мөн одоо яг тэр нөгөө 9 дугаар ангийн тэр сонголтын 7 хоног ч юм уу ер нь бол та нар одоо бас яг тэрвээ та нар тэр гарын авлага дэвтэр энэ төр чинь байж байгаа бол та нар бас нэг эргээд ингээд хараад үзээрэй. Яг тэрэн дээр бол тэр сонголтын 7 хоногийн үед бол бас яг та нар нэг өөрхөн үнд зүйлийг ингээд харж үзэх юм боломжийг бол бас та нар харж байсан. Яг үнэт зүйл гэдэг нь юу юм гэхээр ер нь бол одоо яг та нарын одоо нэг баримтлагдаг зарчим гэх юм те баримтлагдаг зарчим одоо хамгийн чухал одоо санаа гэх юм уу да тий. Тэгэхээр яг энийг бол яг та нар яг ирээдүйн ажил мэргэжилтэйгээ холбоод бас айгүй сайн бодоод үзэх хэрэгтэй тий. Одоо айгүй тийм найдвартай доктор суршилтай ажилтай байх одоо яг юм баталгаатай ажилтай байх нь чухал уу тий. Өөрийн санаачилсан ажлаа өөрөө хариуцч тийм ээ одоо хэрэгжүүлэх боломжтой байх ажил чухал уу айгүй тийм эрх мэдэлтэй тий. За одоо өөрөө тий одоо нэг санаачилж ингэж хэрэгжүүлэх дуртай хүмүүс байдаг. За ер нь бол мэрэгсэн өндөр ур чадвартай байх айгүй чухал. Тий зарим ажлууд дээр бол за өөрийн ухаан, оюун ухаантай ур чадвараас харих боломжтой байх ажил мэргэжил гэдэг ч юм уу. За нэр төр эсвэл одоо айгүй өндөр цалинтай байвал одоо тэр ажлын орчин хамаагүй гэж ингэж бас хүмүүс боддог байж магадгүй. Гэхдээ ер нь бол ихэнх тохиолдолд бол хүн ер нь ажил дээрээ сайхан орчинд тийм ээ хүн өөрөө хөгжих боломжтой. Өөрөө хөгжих боломжтой ажил хүнийг хамгийн их идэвхжүүлж байдаг. Айгүйх урам зориг өгч байдаг. Тэгэд би сүүлийн 20 жил яг боловсролын салбарт ажиллаж байгаа. Яг ингээд удирдлагын академи болоод тийм ээ бас яг ингээд 10 жилийн сургуульд ингээд багш нартай энэ хүүхдүүдтэй ингээд ажилласнаар бол
багшин бол ер нь аюух тийм хөгжиж байдаг. Тэгээд зайлшгүй хөгжих шаардлагатай болж идэг. За тэгээд энэ нөгөө хувийн арга барил янз бүрийн бас нэг тестүүд байдаг гэж хэлсэн шүү дээ. Түрүү нөгөөд нэг би маш тавчхан хэлжсэн нөгөө Myers-Briggs type indicator гэдэг ч юм уу те. Иймэрхүү тестүүдийг бол та нараас нэг хийгээд үзэх хэрэгтэй л дээ. Жишээлбэл одоо яг харилцаа тал дээр бол одоо илүү нөгөө жоохон нөгөө тэг гадагшаа чиглэсэн хүмүүс идэг шүү дээ те. Нэг зэрэг олон юм хийх дуртай, олон найзтай байх дуртай гэдэг ч юм уу. Эсвэл нэг зүйлийг намгүй орчинд хийх те. Цөөн тооны сайн найзтай байдаг те. Илүү интроверт чиглэл юм байж чинь те. За асуудлыг болохоор аль болохоор ингээд нөгөө шин санаа боломжуудыг таньж мэдхийг хичээдэг бол яг одоо зааврыг чанд мөрдөж те одоо айгүй тийм за бошуухан яг энийг ингээд нэг хийгээл бошуухан үр дүнгээ гаргая гэдэг те бас нэг тийм айгүй асуудалт айгүй тийм хурдтай ханддаг юм хүмүүс байдаг те шийдвэр гаргах хэв маяг за төлөвлөлт зохион байгуулах ийм хэв маяг энэ төр гэдээ бас яг ер нь бол яг эдгээр ингээд миний танилцуулаад байгаа слайдууд бол ердөөсөө яг би өөрөө хийм бэ гэдгийг айгүй тийм олон талаас ингээд бодож үзэх юм боломжийг бол ингээд олох гэдэг. За мэдээж та нарын хувьд та нарын яг энэ шилжилтийн айгүй чухал одоо энэ шатны үед бол бас нэг айгүй тийм чухал одоо зүйл бол нөгөө түрүү бид нэг тийм үлгэрчилсэн хүрээгээд үзүүлсэн шүү дээ тийм. Эцэг 3 зүйл дээр л айгүй тийм чухал мэдлэгтэй. Нэгдүгээрт бол бид сая нэлээд тухтай ярьлаа тийм ээ. Өөрийгөө одоо яг нөгөө таних тэг би хин тэ миний ур чадвар юу юм миний хамгийн дуртай хичээл юу юм тэр дуртай хичээл мэн тэ одоо ямар ажил мэргэжил тэ орчин үед одоо ямар боломжийг бий болгох юм гэдэг талаас нь судлах хэрэгтэй байсан бол за тэгвэл одоо яг энэ ажлын ертөнц сургууль төгснөний дараа тэ одоо яг ингээд мэдээлэл хаанаас олох юм за яг энэ ажлын ертөнцид ямар өөрчлөлтүүд гарч байгаа юм тэ за сүүлийн үед бол одоо яг энэ шинжлэх ухаан технологи тэ инженерчлэл математик суурьтай ийм одоо нөгөө илүү хэрэглээний тэ одоо нөгөө шинжлэх ухаан суурилсан ийм ажил мэргэжлүүд бол айгүй хүчтэй тэ технологийн одоо ийм ажил мэргэжлүүд бол маш их эрэлттэй одоо яг тэр чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүс айгүй тийм ховор болж ирж байна тэ одоо тэр яг тэр тухайн одоо банк санхүү одоо эрчим хүч тэ үйлдвэрлэлийн салбарын яг хэрэгцээн дээр тулгарсан яг тэр чадвар тэрэнд яг ингээд өнөөдөр шаардлагатай байгаа хэрэгцээг нь шууд ингээд мэдрэнгүүтээ яг тэрэнд таарсан богино хугацааны курсыг зохион байгуулад тэгээд яг тэрүүгээрээ одоо энэ богино хугацааны micro credentials тэ ийм ур чадварын ийм одоо дижитал сертификатуудыг олгодог ийм систем бий болоод ирлээ. Тэ micro credentials. Өөрөөр хэлбэл ердөөсөө бүр айгүй хурдан одоо яг ийм эргэх холбоо сайтай. Яг шинжлэх ухааны технологи энэ орчинд болж байгаа өөрчлөлтөө бол маш хурдан одоо буцах холбоог үүсгэж яг тэрэн тохирсон курсыг зохион байгуулад яг тэрэн тохирсон богино хугацааны гэдэг курсээр хүмүүсийг ингэж сургаад тэгээд ийм дижитал байжуудыг өгдөг ийм систем бий болоод ирсэн. Тэ? Тэгэхээр ингээд яг энэ ийм одоо энэ хурдцтай өөрчлөгдөж байгаа энэ орчинд өөрийнхөө хүн яаж бэлдэх хэрэгтэй вэ гэдэг айгүй тийм чухал асуудал бий болоод ирж байгаа юм л да. Тэгэхээр ердөөсөө юмд айгүй нээлттэй. Юм нээлттэйгээс гадна бас нэлээд тийм одоо суралцах чадвар өндөртэй. Нэлээд өндөр одоо ур чадвартай байхгүй бол айгүй хурдан одоо нөгөө мэдлэг чадвар маань ингээ хоцрогдох гэдэг. Тэ? Тэгэхээр ажлын ертөнцид бол одоо их тийм шинэ одоо ийм шинжлэх ухааны технологийн салбарууд айгүй тийм хоорондоо хосолсон ийм салбарууд шинэ ажлууд айгүй бий болж ирж байна. За нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бас айгүй их тийм сайн мэдээллийг бол одоо та нараас харах хэрэгтэй. За орчин үе одоо яг энэ ковид бол мэдээж нэг хаалгыг хаасан бол нөгөө хаалгыг нээж байна. За би та нартай энэ нэг ийм хилцүүлэг за ер нь бол ковид бол
ковидыг одоо дэлхийн нийт тийм ээ бүгд төсөөлөөгүй магадгүй жоохон дутуу үнэлсэн. Тэ одоо бол дэлхийн нийтээр энэ дээр бол баян, ядуу, хөрөнгөгүй, хөгжилгүй хинч бүр одоо ямар ч ялгаагүйгээр бүгд одоо яг энэний нөлөөнд бол ингээд дэлхийн нийтээр өртөөд байж байна. Тэгээ магадгүй ковид те бид нарыг бол одоо зайлшгүй урд нь ингээд яг энэ технологийн дэвшлийн, энэ технологийн хөгжлийн боломжуудыг дутуу ашиглаж байсан болвол одоо яг эдгээрийг ингээд бүр айгүй өндөр түвшинд тий эдгээрийг одоо зайлшгүй ингээд яг ингээд хэрэгжүүлэх яг энэ ур чадвараа ахиулах ийм байдалд бол ингээд хүргээд байна л да. Энийн нэг одоо жишээ бол яг өнөөдөр бид нар та нартай ингээд ихтэй сургуулиудын танилцуулгыг тийм ээ онлайнаар хийж байна. За тэгэж байгаа. Жаргалмаа гүштэй маш их баярлалаа. Тэгээд маш сонирхолтой сэдвээр бидэнд ярьж байна. За тэгээд асуулт орж байгаа хүмүүс за тэгээд фэйсбүүкээс бидний мэдээлэл яг энэ танилцуулгыг явуулж явах үед асуулт байвал бас фэйсбүүкийн бас чатан дээр та нараа комент хэсэгт нь асуултаа бичиж болно. За мөн зүүмээр орж байгаа бид гэсэн асуултыг бас бичиж шүү. За жаргалмагш та үргэлжлүүлэх үү те. Одоо хоёулангийн ерөнхийдөө бол 8 минут үлдсэн байна. 8 минут үлдсэн байна. За би жоохон хурдтай явах хэрэгтэй юм шиг байна. За тэгээд мэдээж ингээд янз бүрийн судалгаанууд бол аягүй хийж байгаа. Жишээлбэл одоо энэ ер нь бол 2030 оны ур чадвар гэсэн нэг юм том судалгааг бол те Pearson, NASA, Oxford их сургууль хамтарсан юм судалгааг би нэг харж ирсэн. Та нарт энэ яриаг бэлтгэхийн тулд нэг жоохон ингээд харж үзлээ л дээ. За тэгээд ер нь бол зөвхөн одоо технологийн хурцтай өөрчлөлтөөс гадна дэлхийн ертөнцид бол маш том одоо өөрчлөлтүүд бол айгүй хурдтай явж байна те. За байгаль орчны өөрчлөлтүүд мэдээж одоо явж байна. За ногоо эдийн засаг те одоо нөгөө дэлхийн дулаалал те энэ бол одоо яг эргэл буцалтгүй ингээд энэ өөрчлөлт явж байна гэдэг бол харж байна. За ногоо эдийн засаг гэхдээ энэний цаана бол бас айгүй тийм сайн үр дагаврууд те биднэрт харагдахгүй үр дагаврууд бас байгаа юм билээ. За хот суурин газрын төвлөрөл. За хот суурин газруудад бол одоо 2050 он гэхэд бол дэлхийн хүн амын 70% нь бол хот суурин газар бол амьдрах юм байна. Хот суурин газар бол маш одоо мэдлэгт суурилсан өндөр одоо үнцэнтэй өндөр одоо тий өртөгтэй ийм ажлын одоо эрэлтүүд бол аягүй их бий болж ирж байна тийм ээ. За тэгш бус байдал одоо нийгмийн тэгш бус байдал тий нийгмийн тэгш бус байдал нь ер нь бол мэдээж санхүүгийн тэгш бус байдал. За санхүүгийн тэгш бус байдал нь юунаас бас аягүй хамааралтай юм гэхээр боловсрол мэдлэг чадварын тэгш бус байдал. За орчин үед ялангуяа яг одоо энэ технологийн ур чадварын тэгш бус байдал нь яг энэ нийгмийн тэгш бус байдал руу бол шууд одоо баг хүргэх ийм аюулт бол ингээд учруулах гэдэг юм л да. Та нар бол бас одоо орон нутагт те сумын сургуульд янз бүрийн л одоо газар байж байгаа хүүхдүүд байж байгаа. За мэдээж энэ хот суурингийн хүүхдүүд бол бүгдээрээ одоо яг энэ жишээлбэл энэ вебинарыг бол та нар бол зарим нь бол компьютераараа гэртээ тийм ээ ганцаараа өрөөндөө суугаад ингээд лаптопаа хараад ингээд харж байгаа бол зарим хүүхдүүд бол гэртээ одоо гар утсаар энэ харж байгаа. Зарим хүүхд нь бол бүүнээр суугаад нэг газар суудсан энэ тийм янз бүрийн байдлаар л ингээд энэ юмнууд л ингээд харж байгаа бахал та. Тэгэхээр энэ яг энэ ур чадрын ялангуяа ур чадрын ялгаатай бол яг энэ технологийн скил те технологийн энэ өндөр ур чадвар бол ирээдүйн бүр ингээд нөгөө түрүү хэлсэн шүү дээ те яг ингээд одоо нөгөө тансаг хэрэглээ биш болчихжээ. Энэ мань бол яг хүний бүр ингээд зайлшгүй одоо хэрэглээ болцсон байна. Одоо ер нь бол ихэнх ихтэй сургуулиудын хөтөлбөрийн нэг суурь хичээлийн нэг бол одоо нөгөө програмчлалтай кодинг те энэ бол бүр магадгүй одоо ингээд
тэ ихтэй сургуулийн нэг суурь хичээлийн нэг болж эхэлж байна. Ирээдүйн ажил мэргэжлийн нэг чухал болж ирж байна. Тэгэхээр яг эдгээр ур чадвар за бүр ингээд одоо програм бичих те яг ингээд энэ код бичгээс гадна зүгээр ердөөсөө яг одоо технологийн ур чадвар ямар ч ажил мэргэжил дээр байсан. Эмч, архитектор те одоо зохион бүтээгч, багш те ямар ч ажил мэргэжил дээр бол технологийн өндөр ур чадвар авиж мэдлэгтэй чухал болоод ирж байна л да. Тэгэхээр яг энэ ур чадварыг одоо хурдан эзэмшихгүй л бол нийгмээс айгүй ялгаатай тийм ээ. Нийгмэд яг тэгш бус байдал энэ дэр үндэслэж гарч ирэх гэж байна. За улс төрийн докторгүй байдал одоо яг энэ дэлхийн нийтэд одоо хамарч байгаа энэ пандемик тийм энэ аюултай өвчин за энэ одоо энэ бүх үйл явдалтай холбоотойгоор бол засгийн газрууд бол айгүй тийм одоо тийм тууштай тийм оновчтой шийдвэр гаргаж чадахгүй айгүйх тийм нааш цаашаа болох ийм байдалд бол одоо ингээд хурж байна тий эдийн засгаа одоо хамгаалах хэрэгтэй юу эсвэл одоо энэ хүмүүсийг эрүүл байлгах хэрэгтэй юу гэдэг айгүй тийм хэцүү одоо сонголтуудын өмнө ингээд тулгарх ийм байдлууд бол үүсэж байна. За тэгээд ингээд энэ технологийн хурцтай өөрчлөлт даяарчлал за даяарчлал дээр бол мэдээж одоо яг энэ технологийн хурцтай өөрчлөл энэ хүн ердөөсөө одоо дэлхийн айлч өнцөг боломжтой суужгаад тийм ээ гэрийнхаа компьютерийн ардаас бол одоо ямар ч ажлыг гүйцэтгэхийн боломжууд бий болж байгаатай холбоотойгоор бол хөдөлмөрийн зах зээлийн бүтэц аягүй өөрчлөгдөж байна тийм ээ. За хүн амын бүтэц за насжилт аягүй өндөр болж ирж байгаа тийм одоо тэтгэврийн насны хүмүүс аягүй ямар ч улс орнд бүр ялангуяа бүр одоо нөгөө хөгжиж буй оронд хүртэл бол энэ аягүй тийм өндөр болж ийм хэрэгцээ өндөр болоод ирж байгаа. Ийм үед бол энэ асуудлууд бол цаашдаа ингээд нөгөө бидний одоо хүрэлж байгаа энэ орчинд бол аягүй том өөрчлөлтөд хүрэж байна л да. За тэгээд ингээд одоо энэ дотор ингээд та нарын ингээд нөгөө үзсэн ингээд сонсч ирсэн янз бүр одоо ингээд нөгөө одоо шинэ үг хэллэггүй те одоо жишээл нөгөө big data те одоо ингээд нөгөө 3D те одоо альва нэг одоо нэг дизайн те юмэг зохион бүтэхтэй бол айгүйх тийм нөгөө бэлэн одоо програм хэрэглэдэг болсон. Гэхдээ бэлэн програм хийхийн цаана яг тэр имийг өөрөө хүн бүтээлчээр сэтгэдэг байж ч яг энэ машинтай хамтарч ажиллаж чадна. Тэ? Тэгэхээр айгүй тийм бүтээл сэтгэлгээ айгүй чухал. Тэ? За тэгээд ингээд одоо нөгөө шин нэм тэ энэ бүх юмнуудыг бол айгүй хурдан хугацаанд боловсруулах боломжтой болж ирж байна. За айгүй тийм одоо нөгөө хуучин одоо салбар тэ тогтцсон одоо энэ бизнестэй харилцаа одоо энэ үйл явдлыг бол айгүй тийм одоо бушнуулах тэ disruptive ийм одоо ийм чиглэлүүд ер нь бол айгүйх гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр яг ингээл би зөвхөн ийм л юм чаддаг би энийг бол одоо ингээд би энэ шинэ юмыг сурахгүй гэд ингээд явж явах ямар ч боломжгүй болж ирж байна. Тэгэхээр та нар бол харьцангуй залуу хүмүүс те залуу хүмүүсийн хувьд бол та нар бол эхлэнээс нь энэ дэр айгүй зөрөгтэй орж эхлэнээс нь айгүй өндөр урчтай байх юм боломжууд бол гүрсэрнэ. Тэгэхээр ер нь бол тавчхан юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь бол огцон өөрчлөлтийн үед бол тасралтгүй суралцагч байж чадвал ирээдүйд бол илүү бэлтгэлтэй байна. Ямар ч одоо суралцах чадваргүй тийм ээ хүмүүс яг зөвхөн одоо нөгөө хуучнаар л байх гэдэг нэг юм хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол энэ хүмүүсийн амьдрах нөгөө тэр орчин байхгүй болж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд тасралтгүй суралцагч байна гэдэг бол хамгийн чухал ур чадвар болоод байна. За тэгээд энэ 21-р зууны ур чадвар бол мэдээж одоо яг бүтээлч сүмжил сэтгэлгээ авч чухал шийдвэр гаргах суралцахугаа одоо удирдах сурах тий. За харилцааны өндөр ур чадвар. За бусдад одоо хамтран ажиллах чадвар. Тэ энэ бол одоо бас л нөгөө хэмэл оюухан тийм хурдан одоо тэ бас оролцож чадахгүй юм зүйл. Яг энэ сургуулиудын мэдээллүүдийг ингээд танилцуулж яхад яг энэ ихтэй сургуулиуд маань бас айгүй гоё мундаг одоо нөгөө зорилго тэ өөрсдийнхөө одоо яг үндсэн мишн энэ их гоё томьёолсон байна л да. Жишээлбэл одоо яг хүн байх л одоо айгүй чухал. Тэ энэ магадгүй бас яг одоо нэг хувь хүний чанар айгүй чухал болж ирж байна те. За мэдээлэл боловсруулах чадвар, мэдээллийн технологитой одоо хамтарч ажиллах, мэдээллийн машинтай. Тэгээ ирээдүйн одоо яг энэ машинтай хамтарч ажиллах чадвар айгүй чухал болж ирж байна. За энэ амьдралын хэв маяг маань бол ер нь дэлхийн иргэн байх те. Олон улсын зах зээл, энэ хөдөлмөрийн зах зээл бол айгүй тийм даяарчлагдаад явчлаа. Та нар бол одоо сонсож байгаа. Монголын үнэхээр ямар мундаг чадварлаг залуучууд тийм ээ. Зөв зөвхөн одоо яг та нартай адилхан нэг аймгийн төвийн сургууль те сумын төвийн сургуулийг ингээд төгсөд
Google-д ажиллаж байгаа, Apple-д ажиллаж байгаа гоё бахархмаар залуучууд бол зөндөө байж байна. Тэгэхээр та нарт бол боломжууд аявих бий болж ирж байгаа байхгүй юу? За тэгээд энэ одоо нөө төрөлжсөн шүү дээ, STEM шинжлэх ухаан, технологи, инженерчил, математикт суурилсан шинэ одоо аявих тийм эрэлттэй ажлыг одоо юу эдгээр ажлууд бол яг энэ эдгээр ажлын байрнууд бол айгүй өндөр эрэлттэй байгаа байхгүй. Тэгээ өндөр эрэлттэй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр яг энэ дээр одоо нөгөө нийлүүлэлт нь хангалтгүй байгаад байна. Яг энэ дээр бэлтгэгдсэн ур чадвартай. Яг тэр ур чадварыг нь бүр яг ингээ баталгаажуулсан одоо нөгөө дижитал байж бидний одоо нөгөө сертификат гэдэг маань ингээд зүгээр нэг юм цаас биш магадгүй ингээд нэг тийм нэг юм одоо нөгөө QR кодтой ингээд уншаал ингээд харахаар энэ чинь яг ийм одоо яг зүйлийг яг ийм төвшин чаддаг юм байна гэдгийг чинь ингээд шууд ингээд тэр QR кодыг ингээд хараад ажил олох чинь ингээд шууд ингээд та нарыг ингээд хэмбэ гэдэг ингээд таних юм боломжтой. Ийм юм ингээд нөгөө нөхцөл байдлууд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг энэ ямар ур чадвар айгуу чухал болж ирж байгаа гэхээр яг өндөр түвшинд одоо мэдлэг боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах тийм ээ асуудалд айгүй тийм шүүмжлэлтэй хандах өөрийгөө айгүй өндөр түвшинд одоо ойлгуулах тийм ээ бусад одоо тий өөрийнхөө санааг илэрхийлэх айгүй өндөр түвшинд одоо мэдээллийг ингээ боловсруулж харьцуулж судалгаануудыг тий харьцуулж одоо санаагаа дэвшүүлэх тийм ээ бүтээлчээр асуудалд хандах манлайлал тий за тэгээд бусдыг одоо бусдад нөлөөлөх өөрийнхөө санааг одоо ойлгуулах тий бусдад одоо манлайлах аягүй чухал чадвар бол бусдад бас үүрэг даалгаврыг одоо яг шилжүүлэх тий хариуцуулах чадвар за тэгээд зохион байгуулалт өндөр чадвар цагийн одоо менежмент сайтай тий юмыг одоо аягүй тийм холоос аягүй өндөр төлөвлөж чаддаг үр дүнгээ аягүй холоос харж чаддаг ч гэдэг ч юм. Иймэрхүү чадварууд аягүй чухал болж байна. За тэгэл ингээл одоо жишээлбэл ямар ажлууд байна гэхээр одоо энэ technical writer тий одоо яг ингээд одоо ер нь бол сургууль гэдэг бол юу гэдэг бол одоо virtual school-ууд тий одоо онлайн сургуулиуд онлайн одоо програмд аягүй болж байна тий айгүй өндөр түвшинд боловсруулсан агуулгынууд. Тэгэхээр энийг бол айгүй өндөр түвшинд бичиж боловсруулна гэдэг айгүй чухал тий гэх мэтчлэн ийм одоо ажлууд айгүй тийм их болж ирж байна. За тэгээд энэ онлайн ийм одоо энэ ковид үед бол та нар бас өөрсдөө одоо яаж одоо үр дүнтэй болох вэ гэхээр багш нь бол энэ бол яг миний одоо ингэ нөгөө одоо хэлээд байгаа зүйл биш. Би зүгээр л өөртөөсөө яг энэ интернет энэ бүх юмдыг харж байгаа. Тэгээд яг энэ зөвлөх ажлыг хийж байгаа. Ингээд сүүлийн үед ингээд бас гадны аягүй тийм одоо нөгөө дугуйг нөгөө шинээр зохион бүтэх шаардлагагүй тий. Одоо яг энэ хүмүүсийн гоё зөвлөгөөнүүд ингэж авч бас хүүхдүүдтэй ингээд орчин сургуулийн хүүхдүүдтэй хуваалцдаг юм а та нартай бас хуваалцж байгаа юм. За тэгээд энэ онлайн сургалтын үед бол цагт өөрийнхөө тий одоо энэ хугацааг яаж үр дүнтэй болох вэ гэдэг нэг юм 11 зөвлөгөөг бол энэ нэг олон улсын одоо энэ зөвлөх багш нарын нэг юм сайт үүд интернет би ингээд аваад ингээд яасан гэж та нарт хэлж. За мэдээж нэгдүгээр эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. За дэглэмийг бол хариуцлагатай барих хэрэгтэй. За дасгал хөдөлгөөн хийх тий тогтмол дасгалт хөдөлгөөн хийх айгүй чухал болж ирж байна. За гэрээрээ одоо нийлж ингээд йога хийдэг ч юм уу тий янз бүрийн байдлаар ингээд хүмүүс бол зөндөө юм яаж чинь жишээл гэртээ байхдаа би бол одоо яг өөрийнхөө шат руу тий байшингийнхаа шат руу нэг давхарлуу бүр доошоо бууж байгаа 7 давхарлуу өдөртөө нэг 2 удаа тий өдөр болго хийж чадахгүй байгаа л да. Нэг тэг заримдаа залхуурал 7 хоногт нэг удаа. Уг нь энийг нэг тогтмол хийгээс сурчмаар байна. Тэгэхээр энэ мань бол яг ингээд миний дасгал хөдөлгөөнийг бас ингээд айгүй чухал нөхцөж байгаа. Тэ яг нөхцөл байдлаа тохируулаад ингээд өөрийгөө бас нэг жоох ингээд хэв маягт оруулах аягүй чухал. За цахим орчны давуу талыг өөрт хэрэгтэй зүйлд ашиглах тэ янз бүрийн одоо зүйлийг суралцах тэ эрэг зүйлийг одоо хуваалцах тэ танин мэдих аялах бусдад эргээр нөлөөлөх тэ одоо хүүхдүүд ингээд янз бүрийн байдлаар манай орчны төгсөгчтэй энэ төр ингээд хүүхдүүдтэй ингээд ярилцаад үзэхэд аягүй гоё юмнууд хийждэг. Онлайн хүүхдүүдэд ингээд аягүй гоё тийм зөвлөгөө өгдөг хүүхдүүд байж байна. Эсвэл өөрийнхөө англи хэлний мэдлэгийг ашиглаад одоо нөгөө Америк ихтэй сургуулийн эсдийн ерөнхий шалгалт гэдэг шүү дээ нөгөө SAT шалгалтын материалуудыг ингээд Монгол руу орчуулж ярьж өгдөг хүүхдүүд чинь тий. Ингээд блог үүсгэсэн тий янз бүрийн байдлаар ингээд байсан. За өөрийн одоо яг үзэсгэлэн тий зургийн үзэсгэлэн гаргаад тэгээд тэр мөнгө ингээд бусдад хандуулдаг ч гэдэг ч юм уу. Ийм аягүй тийм гоё янз бүрийн боломжууд бол аягүй их гэж. За өөрийнхөө хоббиг хөгжүүлэх тий яг ер нь бол яг орчин үеийн хүүхдүүд бол та нарт бол аягүй их тийм боломж болсон байгаа юм байна. Би бол одоо дээр үед нөгөө
багшиг нь одоо яг ингээд та нартай адилхан ингээд 10 дугаар анги төгсөх үед 10 дугаар ангид байхад те 10 жил 10 дугаар ангиар л төгсдөг байсан. Тэр үед бол хүүхдүүд голдвол одоо нэг гадаа тоглолтог те одоо подизмтай ингээд цуглаж нэг дуулж энэ ингээд нэг яадаг. Тэгээ нэг тэнчэнээс нэг ингээд нэг гитар тоглож сурсан. Биенээс нэг сураал тэгэл ингээд яг гитар тоглолтог байсан. Тэгээ би сайхан нэг өөрийгөө бас хөгжүүлэх гэж бодоод ингээд нөгөө юкулеле авч үзсэн байхгүй. Тэгээ юкулеле авсан чинь ингээд интернет дээр айгүй их тийм нөөц болцсон гэж. Ердөөс ингээд яг юкулелег яаж хөглөхөөс ахуулаад ингээд тэгээ одоо юкулелег ингээд сурах хамгийн амархан одоо 10 дуу гэдэг ч юм ингээд. Гэх мэт чинь ингээд хүн өөрийгөө хөгжүүлэх айгүй их тийм боломжууд бий болж ирж байна. За ихтэй сургуулиудыг тий одоо богино хугацааны хичээлүүд айгүй их бий болоод ирлээ. Тий. За олон тооны хичээлүүдээс бол яг ялангуяа та нарын одоо яг ингээд за би ер нь математик дээр сайн ойлгохгүй байгаа юм аа тий одоо судлаа эсвэл яг энэ шийдлэг хонцгондоо энэ хичээлүүд тий эсвэл бүр огт бүр өөр салбар руу би ороод ингээд хичээл сонирхоод үзье гэх юм бол айгүй тийм хичээлүүд бол нээлттэй болж ирж байна. За та нар энэ харж байгаа тий одоо жишээлбэл энэ 54 free online course гэдэг хичээл дотор бол Princeton их сургууль, Harvard, Yale их сургуулийн тий богино хугацааны курсууд байж байна. За edX.org тий Khan Academy та нар мэдж байгаа. За баг нэг 13-4 оны үед яг энэ Khan Academy айгүй хүчтэй гарч ирж байгаа үедээ бол 90 сая хичээлүүд хийжсэн. Одоо бол тийч хэдэн сая хичээл байгааг бол би хэлж мэдэхгүй байна. Би сүүлийн үед бол ер нь бол аргагүй. Тэгэхээр бол энэ Khan Academy дээр бол хичээлүүд байж байна. За тэгээд энэ янз бүрийн байна уу гэсэн. Жаргалмаа. За цаг ерөнхийдөө болсон байна. Тэгээд дараагийн сургуулиуд бас эхлэх гээд байна. Тэгээд жаргалмаа гэстэй маш их баярлалаа. За тэгээд жаргалмаач бид нар бол орчлон ахлах сургуульд зөвлөх багшаар ажилладаг. За тэгээд жаргалмаагчид юм бол орчин сургуульд анхаарсан цагаас эхлээд байсан. За хөтөлбөр, сурагчид, за тэгээд ирээдүйн ажил мэргэжлийн сонголтын талаар ариун туршлагатай зөвлөгөө гэсэн ариун туршлагатай. Тэгээд үргэлж цаг үетэйгээ алхаж явдаг. Маш мэдлэгтэй, чадвартай манай сургуулийн топ болсон хүчин байгаа. Тэгээд жаргалмаагчид маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр оролцсон бүх хүмүүс маш их баярлалаа. Тэгээд бас манай Facebook асуулт ялангуяа энэ зөвлөн туслах үйлчилгээний талаар асуулт байвал бас манай орчин сургуулийн инфо хаяг руу очоод инфогоор имэйл бичиж бас болно шүү гэж бас мөн жаргалмаг шиг имэйл хаяг нь харагдаж байна. Тэгээд тэмдэглэж аваад бас өөр асуулт нэмэх зүйл байвал дараа нь холбогдож болно шүү гэж хүсэж байна. За жаргалмагч маш их баярлалаа. Өнөөдөр үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.